Видите, какой длинный вопрос. Празднование дня 23. Өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаа эх орончдын баярын хувьд бол 1818 оноос анх одоо тэмдэглэдэг болсон. Тэгэхдээ орчин цагийн Орос оронд бол 1920-д оноос бол одоо бүр хуульчилж энэ өдрийг ард түмнээр бид нар тэмдэглэн өнгөрүүлдэг байгаа. Түрүүн та бүхэн хэлсэн одоо Монгол улс Оросын холбооны улсын цэргийн батлан хамгаалахын хамтын ажиллагаа бол гүн гүнзгий түүхтэй бөгөөд жилээс жил бол энэ хамтын ажиллагаа өргөжсөөр, идэвхжсээр, гүнзгийсээр байгаа. Яагаад гэвэл одоо Монголын зэвсэгт хүчин дэлхийд даяар бол өөрийнхөө ихийг сахиулагч одоо эрхийг цэргүүдээрээ бол маш алдартай, нэр төртөө энэ албаа хаадаг учраас энэ ихийг сахиулагчдыг дээрээс нь зэвсэгт хүчин, жанжиж тавтаа бид нар одоо маш гүн гүнзгий хамтын ажиллагааг өргөнүүлж байгаагийн үр дүнд одоо Оросын холбооны улсад цэргийн одоо чиглэлээр бэлтгэгдэж байгаа Монгол улсын иргэдийн тоо ч гэсэн жилээс жил нэмэгдэж явах ёстой гэдэг бол бид нар байр суурийг эзэлж байгаа учраас Оросын холбооны улсын зүгээс бол бүхий л одоо дэмжлэг тусалцаа үзүүлж хамтын ажиллагаанд бол нээлттэй хандаж одоо энэ тоог бол улам олон болоход бол бид нар анхаарч байгаа. Тэгэхээр өнөөдөр бас та бүхэн харж байна энэ өнөөдрийн элчин сайдын яам дээр явуулж байгаа арга хэмжээндээр зөвхөн энгийн иргэд ирээд зогсохгүй бас одоо бид нартай хамтын ажиллагааг анд нөхөрлөлийнхөө харилцааг сайхан найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлж авч явж байгаа Монгол улсын батлан хамгаалахын яам, жанжин штаб болон манай одоо бүх хүчний Монголын байгууллагуудыг төлөөлөл ирсэн байгаа та бүхэн харсан баха. Батлан хамгаалах Монгол улсын батлан хамгаалах яам, Оросын холбооны улсын зэвсэгт хүчний яам хоорондын одоо энэ гүнзгийрж байгаа, идэвхжиж байгаа, улам одоо харилцаа өргөжж байгаа гэж би түрүүнд дурдсан. Тэгэхээр жишээлбэл өнгөрсөн жил бид нар бол түүхэн хоёр үйл явдлыг бүгдээрээ хамтран өнгөрүүлсэн байгаа. Халах гол ялалт байгуулсны одоо түүх 85 жилийн ойн хүрээнд бол Оросын холбооны улсаас одоо эрэл хайгуулын маш олон тооны олон удаагийн одоо бүлгүүд ирж халах голд одоо турдалтж явсан Оросын зөвлөлтийн улаан армийн 104 одоо зэрэг дайчдын цогцыг бид нар гаргаж авсан бол одоо Монголын ардын армийн 5 дайчны одоо бидний шарилыг гаргаж ирж одоо арга гэрт нь хэн болохыг нь тогтоож түүхэн судлалыг хийх, архивын судалгааг хийх ажлуудыг бол өрнүүлсэн байгаа. Тэгэхээр энэ жил ч гэсэн одоо бидний зүгээс үзэж байгаагаар бол энэ эрэл хайгуулын отрядуудын үйл ажиллагаанууд улам өргөжж, улам нэмэгдэнэ. Тэгэхээр энэ бол одоо халах голын цэрэг дайчдын, эрэлхэг баатруудын маань, өвгдээцүүдийн маань туулсан энэ түүхийг одоо мөнхжүүлэхийн тулд бид нар энэ тал дээр бол хамтын ажиллагааг бол маш идэвхтэй байлгана гэдэгт бол би эргэлзэх байна гэсэн. В этом году количество монголов, которые будут работать плечо к плечу с нашими, будет расти.